Та бүхэнд өнөөдөр би 21-р бодлогыг танилцуулахаар бэлтгэлээ. За 21-р бодлого маань 2 савнд сүү байсан. 1-р савнаас 25 литр сүү авчих. 2-р савнд юу гэвэл 2 савны сүүний хэмжээ ижил болно. Харин 2-р савнаас 140 литр сүүг 1-р савнд юу гэхэд 1-р савны сүү 2-р савны сүүнээс 2.5 дахин их болно. 2 савнд анх ямар хэмжээний сүү байсан бэ гэсэн бодлого байна. За энэхүү бодлогыг бодохын тулд эхлээд загвараа зуръя. Тэгэхээр манай сүү бол анх байсан одоо сүүгээ дүрслээд үзэх юм бол 1-р савнд нь арай илүү сүү байгаад байгаа. Тэр нь юунаас мэдэгдэж байна вэ гэхлээр 1-р савнаас 25 литр сүү аваад 2 руу хийхээр тэнцүү болно гэж байгаа учраас нэгдэх нь илүү байгаа. Тэгэхээр ийм зураглал гарч байгаа. За тэгэхээр олох зүйл нь бол анх сав тус бүрт байсан сүүний хэмжээг олох юм байна. За тэгэхээр энд хоёр нөхцөл өгсөн байгаа. Эхний нөхцлөөр нь бол 1-р савнаас 25 литр сүү авч 2-р савнд хийх юм бол тэнцэнэ гэсэн нөхцөл байгаа. Тэгэхээр тэр үеийн зураглалыг зуръя. Тэгэхээр эндээс ингээд 25-ыг аваад ингээд ийшээгээ хийсэн гэсэн үг 2-р савнд л хийсэн үг. Тэгэхээр энэ хоёр маань тэнцэж байгаа. За тэнцэж байгаа гэдгийг ингээд илэрхийлж байгаа. За тэгэхээр эн чинь юг биднэрт хэлж өгч байна вэ гэхлээр манай эхний сав бол 1-р сав бол 2-р савнаасаа 50 литрээр илүү гэдгийг хэлж өгч байгаамаа. Учир нь энэ 25 чи энэ дээр байсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг энэний дээдлийн 25 бас байгаа. Тэгээд энийг энэ дээр авчирч тавихаар энэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эн чинь 25 2 нийлээд 50 болж байгаамаа. За тэгээд энэ 1-р сав нь бол 2-р савнаасаа 50 литрээр илүү гэдэг нь ингээд эхний нөхцөлс харагдаж байгаамаа. За дараагийн нөхцөл 2-р савнаас 1-р савн руу 140 литр сүү хийх юм бол 1-р сав нь 2.5 дахин илүү олно гэж байгаа. За тэгэхээр ингээд аваад хийцэн гэж бодъё. Эндээс 140-ыг аваад ийшээ хийсэн. Тэгэхээр яг энэ 140-ийн дээд талын 140 чинь бас ингэ байж байгаа. Тэгээд тэрнийг аваад ийшээ хийчихэж байгаа. Тэгэхээр энэ 140 дахиад нөгөө ийшээ хийсэн 140 дахиад энд нөгөө 50 бас илүү байж байгаа. Тэгэхээр эн чинь 140 дээр 140-ыг нэмээд дээр нь 50-ыг нэмэхлээр 330-аар илүү гэсэн ийм зураглал гарах юм аа. За тэгэхээр эндээс бол бодлтын санаа гарч ирж байгаа. Тэгэхээр бодлогыг бол хавтангаар загварчлах аргаар бодож байгааг та бүхэн ойлгож байгаа байх. Энэ хавтангаар загварчилсан байдлаас харахад энд манай энд байгаа энэ сүү бол 1-р савнд байгаа сүү нь болохоор 2-р савнд байгаа сүүнээс 2.5 дахин их гэж байгаа. Нөгөө талаас ялгуурыг аваад үзэх юм бол 1.5 болно гэсэн үг. Энд байгаа хоёр чинь ингээд хасчаар одоо энэ үлдсэн энэ илүү нь ингээд үлдэнэ гэсэн үг шүү дээ. Тэр нь болохоор 1.5 үлдэнэ гэсэн үг. Нэг бүтэн тэгээд түүний хагас үлдэнэ гэсэн үг байхгүй. За тэгэхээр нэг ийм зураглал гарч байгаа. Тэгэхээр энэ маань 330 гэсэн үг шүү дээ. За тэгэхээр эндээс нэг бүтэн одоо хавтан хэд байхыг олох боломж бол харагдаж байна. 330-гаа 1.5 хуваахлаар энэ дотор бол 220 байсан гэсэн үг ээ. Нэг хавтан нь 220 гэсэн үг. Эндээс хамгийн сүүлд сүү 2 савнд ямар хэмжээтэй байсныг олж болж байгаа. Энд бол 220, энэ дээр 220 юм чи энэ 220-ийн 332 нийлэхээр 550 литр сүү гэж гарч ирж байгаа. За тэгэхээр анх ямар байсныг эндээс олж болж байна. Анх 2-р савнд бол 360 литр сүү байсан. Тэрнийг яаж олоо гэхээр 220 дээрээ 140 нэмчихэж байгаа. Нөгөө 1-р сав руу авч хийсэн 140 нэмчихэж байгаа. Тэгэхээр 1-р савнд бол анх 410 байсан. 410-ыг яаж гаргах вэ гэхлээр 550-аас 2-р савны 140-ыг нь хасаад өрчгөөр анх 410 литр сүү байсан гэж гарч байгаамаа. За тэгэхээр одоо хариугаа шалгая. Манай хариу бол анх 1-р савнд 410, 2-р савнд 360 литр сүү гэж гарч ирсэн. Одоо энэ хариугаа шалгая. За тэгэхээр хамгийн эхний үйлдэлээр бол эхний савнаас 25 литрийг авахлаар 385 үлдэнэ. Тэгээ 2-р савн руугаа нэмэхлээр 385 гэдэг энэ хоёр тэнцэж байгаа. За дараагийн нөхцөл нь болохоор 2-р савнаас 140-ыг аваад 220 үлдэнэ. Өөрөөр хэлбэл энд 220 гэсэн үг. Тэгээд
410 дээрээ 140-ыг нэмэхлээр 550 болчихж байгаа. За одоо 550-аа 220-д хуваагаад өгөхөөр 1.5 дахин ихээ гэдэг нь харагдаж байгаамаа. За тэгэхээр манай бодлого бол зөв бодогдсон учраас ингээд нөхцөлөө хангаж байна гэсэн үг ээ. За тэгэхээр энэ бодлогыг бас хүүхдүүд ойлгож бодоход нэлээд төвөгтэй байж магадгүй. Тийм учраас багш нар маань хүүхдүүдтэйгээ сайхан ярилцаад үзээрэй. Зайлшгүй шаардлагатай газар нь зогсоож байгаа тайлбарлаарай. Аав ээжүүд маань бас хамтдаа үзээд, хамтдаа ойлгоод ярилцаараа. Хүүхдүүд маань дахин үзээрэй. Энэ бодлогыг бодсон хамгийн гол одоо гогцоо нь гол санаа нь бол энэ 330 гэдгийг олж авах явдал байсан. Тэгээ 330-ыг 1.5 хувааж иж энэ одоо хавтангийн хэмжээ гарч иж байгаамаа. Тийм учраас энэ санааг бол та бүхэн маань сайн анхаараарай.